Эндүүгийн мэдээ таамтаг үзэгчтэй баярлалаа. Дараагийн мэдээг хүргэе. 1990 оноос мөрдөж ирсэн гэр бүлийн тухай хуулийг улсын хурал өнөөдөр бүрэн шинжилж баталлаа. Өмнө нь 2014, 2018, 2019, 2023 онуудад 4 удаа улсын хуралд өргөн мэдүүлсэн ч тухайн үедээ улсын хурлын босгыг давж чадалгүй боцож байсан юм. Энэхүү гэр бүлийн харилцааг зохицуулах олон шинэ эрх зүйн зохицуулалт 2027 оноос хэрэгжиж эхлэхээр боллоо. Шинэ хуулиар өмнө нь огт зохицуулаагүй байсан тээгчхийн эрх зүйн харилцааг анх удаа хуульчилж байна. Эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэдтэй болж чаддаггүй гэр бүлүүдийн хувьд тээгчхтэй гэрээ байгуулах, талуудын эрх үүрэг хариуцлагыг хууль тодорхой тусгажээ. Өмнө нь орон нутгийн засаг дарга шийдвэрлэдэг байсан үржилтийн асуудлыг цаашид шүүх шийдвэрлэхээр болсон. За ингэснээр хүүхдийн эрх ашиг аюулгүй байдал үржилтийн хяналт илүү сайжирна гэж хууль санаачлагчид үзсэн байна. За өмнөх жилүүдэд үрчлүүлсэн хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэх, мал маллуулах зэрэг зөрчил гарч байсан нь энэхүү өөрчлөлтийн нэг шалтгаан болжээ. Хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол зээлийн мэдээллийн санд, банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл ордог, зэрэглэл нь буурдаг, ингээд улмаар зээл авах бол цоггүй болох цаашдын үр дагавар. Ийм учраас хариуцлагатай байгаа ч хүүхэд бол хамгийн эрхэм дээд юм аа. Хүүхдийн өмнө хариуцлага хүлээсэн л бол аав нь, ээж нь, асран хамгаалагчийн үүрэгтэй хүмүүс бүгдээр оролцооч гэж. Бас нэг чухал өөрчлөлт бол 3 дахь читгэд, сонирхч читгээд нэхэмжид гарах эрхийг нээж өгсөн. Өөрөөр хэлбэл хүүхдийн өмнөөс асран хамгаалагч нь одоо амьдрал дээр тэнд тохиол зөндөө ш дайрхууд хүүхдэд анхаардаг ч юм ийм тохиолдолд нэхэмжил гарах болцоотой. Дээрээс нь хүүхдийн эд хөрөнгийг хамгаалж өглөө. Хүүхдийн эд хөрөнгө бол өөрөө хамгаалагдана. Хүүхдийн эд хөрөнгө бол зөвхөн хүүхдэд зарцуулагдана гэдэг юм бид нар бас тусгаж өглөө. Гэх мэтчлэн маш олон харилцааг зохицуулна. Мөн хүүхдийн тэтгэмжийг тогтоох аргачлал өөрчлөгдсөн. Одоогийн хуулиар хөдөлмөр байсны доод хэмжээний 50%-аар тогтоодог байсан бол шинэ хуулиар эцэгхийн орлогын амжиргаа, гэр бүлийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан уян хатан тогтоодог болно. Наривчилсан журмыг засгийн газар батлах юм. За шинэ хуульд гэрлэх хосууд удамзуун шинжилгээ өгөх шаардлагатай тохиолдолд ДНК-гийн шинжилгээ хийлгэхтэй холбоотой зохицуултыг мөн тусгажээ. За үүнээс гадна гэрлэлтийн гэрээ байгуулах эрх зүйн боломжийг илүү тодорхой болгож гэр бүлийн өмч хөрөнгө харилцааг урьдчилан тохиролцох нөхцөлийг бүрдүүлсэн байна. За онцлог өөр нэг өөрчлөлт нь гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүл салалтанд нөлөөлсөн нь шүүхээр тогтоогдвол тухайн этгээд хамтын өмч хөрөнгөг хуваахтаа бага хувь хүртэх боломжтой зохицуултыг хуульд тусгалаа. Гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа гэр бүлийн хин нэг нь байх юм бол тэр хүнийг гэрээс нь явахыг даалгах. Тэр хүн одоо тухайн эд хөрөнгийн өмчлөгч байсан эсгээс үл хамааран хүчирхийлэл үлдэж байгаа хүнийг гэрээс нь хол гэрээс нь явахыг даалгах. За тэгээд хоорондоо уулзах болоод зай тогтоох гэж байгаа. Одоо нөгөө би уулзаагүй штэ гэсэн хэрнээ нөгөө бас нэгнийгээ дагаад мөрдөд идэг ийм тохиолдлууд байдаг те. Тэгэх юм бол нөгөө хоорондоо энэ нөгөө ойртох хязгаарлалтуудыг тогтоох гих мэтэр ингээд нөгөө шүүх айгу уян хатан байдлаар энэ гэр бүлийн маргааныг шийдвэрлэх ийм процессыг нэмэгдүүлж байгаа. За харин олон нийтийн хамгийн их анхаарал татсан асуудал болох гэр бүлийн харилцаанд оролцсон 3 дахь этгээдэд хуулийн хариуцлага хүлээх саналыг хуульд оруулсангүй. Төсөлд анх өргөн хүрээтэйгээр энэ харилцааг зохицуулах заалтыг тусгасан ч хилцүүлгийн явцад хайр сэтгэлийн харилцаанд эрүү иргэний хариуцлага хүлээх нь олон улсын эрх зүйн нийтлэг жишгт нийцэхгүй гэж үзэн хасжээ. Ийхүү бям цогц дарагтай парламент баталсан шинэ хууль нь хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн өмчийн маргааныг илүү шударга шийдвэрлэх, орчин үеийн гэр бүлийн харилцаанд үүсдэг шинэ асуудлуудыг эрх зүйн хүрээнд зохицуулах суур хууль болохоор байна.